зүүн баруунжигүрээс солондуудуулах алдарнууд, зүлэг ногоон дэвжэнэ золбоо бадруулах аралтнууд, дээдсийн есүнхэлт цагаан сүлдэн, нар зүв тойрч дэвих дээлтэй түмний хиймэрлэмда дэлхийд гайхуулах Монгол бөхөө. Гардемагна. Өмнө шаргалгавынхоо нэрийг мандуулсан суу, өвөөгийн загсан ерөөлийг өтөн биелүүлсэн хүү, хан хонгорсмаас цойлж зурайдсан дуу, хайр нагц ахын хан цогийг ахиулсан дуу. Амраа цаануу эрхэм хүндэт үзэгчдээ та бүгд маань 17 дугаар жарны элдв тэрдэн хэмээх хөгчөн могоо жилдээ хотлолноороо сар шиндээ сайхан шинжилж байна оо. Гардемагна нэвтрүүлгийн маань сар шины тусгай дугаар маань эхлэхэд бэлэн болсон байна. Манай өнөөдрийн маань зочин хойморд Өмнө Говь аймгийн хаан хонгор сумын харьяат Ажнаа корпорац Сэвэд хүчний 350 дугаар ангийн бүх Монгол улсын зан Сэдэн базрын одооёр орогдоод байна. За сайн байна уу? Сайн байна уу? Сайхан. За сайхан урдж байна уу? Сайхан урдж байна уу? Сайхан. За сар шиндээ сайхан шинэлвөө. Сайхан шинэллээ. Сар шинд сайхан шинэлвөө. Сайхан шинэллээ. Сайн орвоо. Сайхан байна. За онцог торгоор сайхан урдж байна уу та? Сайхан урдж байна. За шинэ сар өргөн. Шинэ сар өргөн. Хүчих байна. Сайхан жил гарлаа да. За сайхан жил гарч байна жил. Нэвтрүүлгийн маань ерөнхий ивент тэтгэгч Бадрах Энержи компани бас өнөөдрийн маань сар шинийн дугаарыг ивент тэтгэгч хамтран ажиллаж байгаа. За Бадрах Энержи компани маань 1997 оноос хойш одоо үйл ажиллагаагаа явуулж байгаа ийм Франц Монголын хамтарсан компани байгаа. За тэгээд Монгол өх орондоо бас нийгмийн хариуцлагын хүрээнд олон сайхан үйл ажиллагааг өрнүүлж Дорногов аймагт одоо нодлон зуудын нөхцөлд одоо 300 сая төгрөгийг хандуулж, за мөн Монголын улаан загалмайн нийгэмлэгт 200 сая төгрөгийг хандуулаад, мөн Дорногов аймгийн нэгдсэн эмнэлэгт одоо хэвлийн яхагийн бүрэн тоног төхөөрөмжийг хандивалснаар одоо иргэд маань заавал хотоос одоо эрүүл мэндийн үйлчилгээ авах, аймгийн төвөөс авах боломжтой болсон ийм сайхан үйл ажиллагаануудыг эхлүүлж байгаа ийм гайхалтай газар байгаа. За. Тэгээд өнөөдрийн маань одоо сар шинийн дугаарыг бас хамтран бүтээлж байгаа Бадрах Энержи компанидаа маш их баярлалаа. Сар шинийн тусгай хөтөлбөрийн ерөнхий ивент тэтгэгч Монгол улсад уул уурхайн шинэ салбарыг хөгжүүлж байгаа Бадрах Энержи компани. За зааны маань багнаас хаан хонгор сумдаа өнгөрөв. За миний хүүхднээс ерөнхийдөө одоо хаан хонгор суманда сумаас манай аймаг сум чинь юу штэ. Аймагаас нэг 25 км байдаг. Одоо Улаанбаатар явах зүгтдээ харагдаж байдаг сум л да. Тэгээд миний хүүхднээс бол одоо Өмнө Говь аймгийн хаан хонгор сумын нутагт сүрт одоо аймагаас хойх нэг 10 хэдэн километрт өвөө эмээ дээр одоо хүүхднээс маань ихэнх хүүхднээс маань өнгөрсөн. Яагаад энэ хүү бүх гэдэг спорт руу орчуу? Ерөн баг багаасаа барилдаг агуу. Удамд нь бас барилдаг хүн байдаг тийм ээ. Мөртөн бүрвэ гэж. Тэ одоо морт төрвэ гэж доогоор бол Монгол улсын харцаг хүн юм да тий. Тэр цол нөхөж болох юм баг өмнө жил нөха ер нь бол бурхан болцсон. Тий одоо тэгээд тэр үед нь байсан одоо 6-д авсан өсгөд төр начингууд гэж байгаа шүү дээ. Тий одоо байсан бол тэгээд Монгол улсын харцаг цолтой хүн л дээ. Тий манай одоо ээжи нагц ах нь тийм сайхан том сайхан биетэй сайхан тийм алиа хошин зантай инээдэг тийм сайхан хүн байсан. Би сайн мэднэ л дээ. Намайг хүүхэд байхад одоо манай хөдөөгөрөөр ирж зустаг тийм сайхан хүн байсан. Анх одоо ямар хүн дээр бас шав болж иржээ. Ер нь бүхий эрдэмд тэгээ яг хизэнээс бүр яг чамдааж хичээлээд эхлэв. За би ер нь их багаасаа барилдсан ер нь. 2000 он гэхэд ер нь би бүх болцсон байсан шүү дээ. Одоо 13 4 настай хүүхэд. Одоо үеийн хүүхдүүд маань тухайд одоо байхад чинь улсын баяр наадам юм гарах ч одоо тэрийг нэг тоохгүй шүү дээ. Тэгэхэд би бол одоо өвөөтэйгээс одоо цуг хараад байгаа сонсоод өөхөд их дуралдаг байсан. Тэгээд ер нь бол яг манай өвөө манайхан баг байхад бол яг барилдах байх л гэж ярьдаг л байсан. Тэгээд миний өвөх болоод гэдэг байсан. Би маань багш одоо чөлөөт төхөөр одоо ч нутаг орондоо бас сайхан хүүхдүүдээ бэлдээд явж байна. Өлзий өрн гэж манай анхны багш би.
Энэ улсын өсвөр төрж барилж байсан да? Би энэ Дорнод аймагт ирж барилцсан. 2003 онд бага наснд ирж барилцсан. Одоо өмнө говоос Дорнод аймаг өртөр яваад тэр чинь өвөл нэг сарын үед байсан баха. Тухайн үед ч одоо манай зам харгуу хөгжөөгүй байлаа. Дорнод руу ч бас тавигдаагүй ч байсан баг. Тэгэл өмнө говоос яваад хотод ирээд хотоос Дорнод яваад. Тэгээ улсын аврах шалгаар болох тэмцээнд барилдаж одоо энэ даваа хатар харцаг гэдэг үнийг чинь харж тэнд биширч байлаа шүү дээ. За маань юу ихээс хэдүүлээ юм бэ? Би ихээс дөрүүлээ. Аль хэд хөлтөө? Айлын би ч одоо доороо нэг охин дүүтэй дээр хоёр ахтай. Хоёр ахны юу барилдсан уу? Хоёр ах барилдаг бай. Тэгээд ер нь хүний анхны мартагдахгүй байдаг. Таны одоо анхны цол бас сумын заанаас эхэлсэн баг. Хэдэн онд бас сумын заан болж тухайн барилдаа нэг бас иргэн дурсан яриа шүү дээ. Бид тусч одоо хамгийн анх мөрөөддөг цол чинь сумын заан цол шүү дээ. Тэгэлгүй сайхан сумын заан цолтой сайхан улсуудыг яриа. За хизээ сумын заан болох юм бол гээл. 70 цадгад сумын одоо цолгоо залуу хөгчүүдийн авраг гэж. Их сайхан барилдаа болдог гэсэн. Цол олгодог. Цол олгодог. Тэрүүнд барилдаж би сумын начин гэж ирэх юм үндтэй цол авч ил. Тэгээд дараа нь сумдуудад зөндөө төрүүлсэн. Тэгээд сумын заануудаа ерөнхийдөө баталсан. Тэгээд хэдийдэн сумын заанаа ер нь баталсан баг. За тэгээд одоо аймгийн цол мөрөөдөл эхэлнэ шүү дээ. Тэг ин аймгийн ер нь бол тэгэл аймгийн начин болчихсон. Тэгээ жоохон бэлтгэл сургууль сайн игээд бас нэг өөрийгөө бие хаагаа хараад бэлтгэл сургууль дээр бас гайгүй улсуудыг хаяад ирэхээр чи бас ондоо юм бодож зорилго нь ондоо болчих. Аймагтаа төрүүлчихсэн гэж бодож байгаа. Тий. 2009 онд бас аймагтаа сайхан төрүүлж аймгийн арслан цол хүртсэн. Тухайн наадмаас дурсаад яриач аймгийн цол хүртээд одоо бас аймгийнхаа төрүүлээд одоо төржөөсөн сэтгэлдээ бас овалцсан ш та. 2009 онд би 3 дугаар курсын оюутан. Өмнө говь аймгийнхаа баяр наадманд очиж барилдаа. Манайх тэр юунд гарсан юм аа. Одоо манай аймаг руу явдаг замд байдیں۔ Өндөр дов гэдэг амралтын газар. Бэлтгэл сургалтанд гараад тэр жил манай аймгийн бөхчүүл. Тэгээ тэндээс 2009 оныхаа өмнө говьгийн баяр наадамд яваад. Тэгээ би 3 дугаар курсын хүүхэд очиж төрүүлээд. Тэгээ намайг ер нь бол тэнд бол төрүүлнэ гэж бол ер нь хүмүүс бодог. Тэгээд очиж барилдаад 3 дугаар курсын оюутан тэгэж бас зөндөө аймгийн бөхчүүд очсон байсан юм аа. Одоо тэрнээс урд манайх бас нэг наадмаа хэдэн жил ер нь алдсан байсан. Тийм гадны ондоо аймгийн бөхчүүдийг төрүүлээд. Тэгээ би тэр наадамдаа аймгийн баяр наадамдаа одоо энэ ган болд зааны хөө ган юм шүгийн дөрөвт ган нэмийг хаяад үзүр төрөнд манай өмнө говьгийн баян талаас юм яриад бас нэг аймгийн за хөрлөе баттар гэсэн. Тэрийг хаяад. Тэгээ доогуур даваанд бас гадна дотоос ирсэн бөхчүүдтэй барилдаад даваад. Та өөрөө төрүүлнэ гэж бодож очсон уу? Би тэн дээр төрүүлнэ гэж бодоагүй гэсэн. За нэг аймгийн начин болчихоо. Аймгийн начин болчихсон л гэж бодсон. Аймгийн начин болчвол их юм гэж бодсон. Тий. Тэгээ тэрэн дээр би дэшээ гараад ирдэг. Тий. Тэн дээр би одоо дөрөв давчаад байжсэн. Тэгсэн манай нутгийн одоо манай энэ Дарханбат начин биш үү? Тий. Манай Дарханбат начны ах Баянбат гэж одоо бас залуудаа барилдж явсан. Бас морд сайхан уйсан ийм нутгийн манайх ах байт. Тэгээд манай дархаа бас тэр жил бас нэг начин болчих санаатай барилдсан. Манай хүнч доогуур даваанд унчлаа. Тэгээ би дөрөв давцсан байсан. Тэгээ би дөрвийн даваанд давчаад байж байгаа. За нэг начин болчмоор байдаг. Нутгийн ганц нэг хараа авахгүйчихсан гэсэн юм бодоод. Тэгээ би тэр баянахтайгаа одоо гэж уулзсан. Наадмын талбай дээр уулзсан. Нэг дөрөв давчлаа. 5 дээр начин болчмоор. Тэгсэн манай баянах одоо юу гэнэ ухвтэй тий бас сайхан. Тий. Манай аймгийн хурц арслаа инх 50. Одоо инхтвэ начингийн төрсөн дүүн шүү дээ. Тэгсэн манай инх 50 ах дөрөв давцсан. Тэгсэн баянах уулзаад юу яагач одоо энэ олон аймгийн бөхчүүд ирдсэн байна. Юу наадам чи эвгүүтэх гээд байна. Нутгийн дүүгэн чи аав гэд. Тэгээ манай 50 ах намайг 5 даар аваад. Тэгээ манай хүн 5 даар аваж одоо би тухайн үед 5 даар үнэхээр тунах байсан юм уу? Эсвэл дээгүүр намайг авах байсан юм уу? Одоо тэрийг мэдэхгүй. Тэгээ 5 даар аваад намайг за нутгийнхаа наадамд начин болгож өгд.
Тэгэл дээшээгээ нөгөө дүлтэй чи үзээ явцсан. Тэгээ үзэж яваад тэгээ төрүүлчихтий. Тэр бас нэг юмны учир гэж хэрвээ тэгэж одоо тунаад ч юм уу ингээд доор байл бас чангарлалд айцвал ивгүй тийм ээ. Нутгийн ах тэр сайхан цолны өмийг түгээд ингээд цолтон болгоод өгөхөөр тэр чигээрээ ингээд явчихна гэдэг чи бас сайхан юм да. Тий, тэр чигээр яваад тэгээ төрүүлнэ гэдэг чи. Харин тийм. Тэгээ оройн хүндтгэлийн хүлээлт авалт болоо. Тэгээ манай аймгийн дарга одоо Бадраа дарга. Тухайд аймгийн дарга байлаа. Тэгээ Бадраа дарга маш их баярлцсан. Тусгаал намайг бас хүлээж авч. Намайг бас урамшуул тодорхой хэмжээнд урамшуул. Нутгийнхаа наадмыг авлаа. Одоо бас олон жил аймгийнхаа төрөг гадны бөхчүүд алдсан юм чи одоо өөрийн аймгаас бүх төрүүлэхээр одоо бөөн л баяр болно. Тэгээ бас бөөн сайхан байсан байлгүй одоо. Намайг ямарсан төрүүлнэ л гэж бодцоогүй байсан. Тэгэхээр чи оюутан хөлтөд очиад 3 дугаар курст очиад төрүүлчихэр чи бас сайхан байсан байлгүй. Манай нутгийн ард иргэдчин бэ их сайхан байсан. Одоо бас сайн санаж. Одоо манай цэнгэлт хөрөөлөнч одоо дээгхэн үедээ бол улсын баяр наадмын одоо төв цэнгэлт хөрөөний дараа орох тийм том цэнгэлт хөрөөл байхгүй. Одоо жоохон хэд орж байгаа. Одоо том цэнгэлтхүүд баригдаад яаж байгаа. Тэр цэнгэлтх маань бол өстой дүүр үзэгч. Тэгэл тэрний өстой 100% нь намайг дэмжиж байгаа. Тэрүүгээр чинь зүгээр өстой намайг дэмжээл орилол хашгицаал. Тэгээ тэр нутгийн ард түмний тэр олон уухай тэр дэмжлэг гээд тэр энерги бол надад бол одоо хүч болж л байсан юм байна. Тэгээд огт таамаглаагүй тийм хүүхд төрүүлчихээр ч бас шал ондоо шүү дээ. Тэгэж би төрүүлж нутгийнхныгаа нэг 2009 онд би нэг баярлуулж байлаа. Тэгэхээр ч л одоо тэгэж төрүүлээл тэгэж цагаан цал өрчгөр чи ер нь болмоор юм байна. Одоо бүр дээшээ шууд улс руу үзье даа гэж бодов. Яг үнэ. Тэгээд манай нутгийн сэтгүүлч яг тэр наадам дээрээс надаас ярилцлага авсан байт. Одоо сонингийн хэлтэрхийн манад байдیں۔ Манай хань олж аваад хадгалсан байлээ. Тэн дээр би ерөөсөө эргэлзэх юмгүй шууд хэлсэн байл. За одоо цааш улсад барилдана. Нутгийнхаа нэрийг гаргана гэж. Тэгж шууд хэлсэн. Одоо сонин дээр сүлд нэвлэгдээ гарцсан байт. Тэгэл би ер нь ч тэгэл хөөхд байхад тэгээд одоо улсад барилдана гэсэн бодолтой явдаг юм шүү дээ. Тэгэл улсад барилж эхэлсэн дээ. Одоо ингээ сайхан бөхчүүд маань бэлтгэл сургуульд тэгэл ингээд лаан цаана явдаг. Ерөн хээр гадаагаар их явдаг хүмүүс шүү дээ. Хээр явахад ерөн бас хээрийн хоолцоо хийж иднэ. Иднэ нийтлгүй явах одоо. Гол одоо утга учир чинь тэр шүү дээ. За маань ерөн хоол ихтэй хэрвээ. За яах вэ? Өөрийнхөө хэмжээнд тийм сүртэй сайн биш гэдэг. Идэгтэй арай яруу. За бас таарах ба. Хүн дээхний бөхчүүлээ ч бас сүргийн иддэг байсан л гэж ярих юм л тийм. За өнөөдөр хоёлоо бас яриага хээрийн сайхан цайтай үргэлжлүүлнэ. Баяртай цаанда. Хэр хийсэн олчл арай илүү амттай болоод байгаа шиг байдаг шүү дээ. За. Нэг дэжнээс нэг жоох өргөчих юм хангаа да. Өөдөг. Тий. За. Баян гадаа сайхан дээж өргөчөө. Ер нь тэгээд одоо бас чансараа гайгүй сурж байгаа маягийн юм биш үү? За. Цаамтаа сайхан байна. Давсан жоохон чангалч тийм ээ. За тэгээд одоо үе үеийнхээ бас багш нарын талаар яриул. Ер нь ямар багшаас бас бэлтгэл сургуульд эрдэмтлэгийг заалгаж энэ бүх гэдэг спорт руу оров. За олон сайхан багш нараас бүх эрдэм заалгасан би. Шанхар биеийн тэмрийн олимпийн тэмрийн сургуульд 2006 онд элсэж ороод 2010 онд багш тасалжуулагч мэргэжлэр төгссөн. Тэгээ энэ хугацаанд одоо манай сургууль дээр одоо Цэрэнхүү начин овсын Цэрэнхүү багшаараа бүхэн эрдэм заалгалаа. Дамдын багшаар одоо аймгийн арслан Баян-Хонгор аймгийн аймгийн арслан Дамдын багшаар бас бүхэн эрдэм заалгаж байлаа. За тэгээд манай Хөсөглөөс одоо Инх Заяа багш, Содоо багш гээд хоёр багшаараа бас бүхэн эрдэм заалгаж байлаа. За одоо Дархаавраг Батсуурын манай Намсрааж багшаараа бас бүхэн эрдэм заалгаж байлаа. Шанхар олимпиад сургуульд. За тэгээд сүүлд одоо манай дэвжээний Сумья багшаараа бас бүхэн эрдэм заалгаж байлаа. Би ч бас ер нь олон дэвжээн дээр очиж бэлтгэл хийж байсан. За сүүлд би аймгийн арслан болчоод би Элбэг багш дээр бас нэлээд олон жил бэлтгэл хийсэн. Тухайн үед Наран гэрэл багш байсан. Тэгээд ер нь олон сайхан багш нар дээр бэлтгэл хийсэн. Тэрнээс гаднаас олон сайхан улсад дагаж бас бэлтгэл хийж байсан. Ер нь би энэ хилчээ спорт орон дээр өсгөрөөдөө харцахыг дагаж бас
нэг 2 жил би их сайн чанартай бэлтгэл хийсэн гэж би бас өөрийгөө боддтой. Тэ энэ олон сайхан улсуудыг дагаж сайхан бэлтгэл хийж одоо тэр чинь бас нэг сайжирчих гал байгаа хүний л одоо өөртөө хийж байгаа эрэл хайгуул тийм юм да тий. Тэр байх уу? нэлээ явсан шүү. Амжилт гаргахын ер нь гол нууц нь юу юм бэ? Одоо нууц гэдэг юм байхгүй шүү дээ. Хэн илүү л хөдөлмөрлсөн тий. Хэн илүү л хөдөлмөрлөж байна. Тэр л одоо илүү амжилт хүргэж байна. За яг нь одоо нэг алдартай багш хүний хэлсэн үг байдаг үстэй тий. Бэлтгэл сургуультанд нууц байхгүй. Одоо хөдөлмөрт нууц байдаг гэх тий. Тэгэхээр одоо хөдөлмөр одоо тийм л байх шиг байна. Одоо өглөө одоо зарим нэг нь сайхан унтаж амарч байлаа гэхэд тэрнээс урд тусаа бэлтгэл хийчихэж байгаа юм чи одоо хөдөлмөртэй бол орно. Тэгжил байж энэ хөдөлмөр. Ер нь хөдөлмөрлжл байж одоо амжилт гарахгүй бол одоо тааваараа явж байгаа. За нэг бэлтгэл хийчлээ гээ явж байгаа хүн бол бас одоогийн өнөөдрийн нөхцөлд бол энэ чанга болсон. Бөхөөс олж авсан хамгийн сайхан зүйл нь юу вэ? Таны хувьд одоо ингээд Одоо бөхөөс олж авсан хамгийн сайхан зүйл гэдэг одоо арт түмэндээ бас одоо нэг сайхан бүтэн нэртэй тий. За нэг Монгол улсын за одоо ир явж байна. Хинч харсан нэг тийм бидтэй тий. Нэг сайхан тэр одоо арт түмэндээ сайхан хүндлэгдээд явж байна гэдэг чи одоо энэ бөхөөсөө олж авсан одоо хамгийн сайхан зүйл гэж би бодож байна. харин одоо бас энэ за болох юмсан юу ч сонгоч өдөө гэж ингэж алсарж халгаж исэн үе байна уу танд? За ер нь бол гайгүй. Гэтэ бас одоо заал танхимд барилдаал бэлтгэлээ. Би нэг 2000 тэгэхэд би бэлтгэлээ их сөмрүүлдэг байсан юм лээ. Аймгийн арстан цалтай бас заал танхимд барилдаал бас олигтаад олон даваа авч чадахгүй ингээд явж хад ганц нэг шантрах үе гардаг л байсан. Тий. Тэр бол одоо бэлтгэл сургуультай холбоотой. За яг хүний бас нэг сайжрах нас гэж байна тий. Тий. Тэр бүгдийг одоо арай хүрээгүй явсан үе юм уу? Дээшээгээл одоо жоохон өксч явсан байх тий. Тэр үедээ жоохон байсан. Гэхдээ яг хөө тэгтлээ боли гэтрээ бол би шантарч байгаагүй. Тэгэл болгондоо одоо зүтгэндээ гээл нэгдэл зорцсон сонгоцсон одоо нэг сурсан мэдсэн одоо тийм мэрэгжил одоо бас зөөхөн штэ тий үндэсний шонхор биеийн дамжуулалт сургуулаа одоо багш тасгалжуулагч мэрэгжлээрээ төгссөн. Тэгээ олон сургууль соёл тийм юм одоо юм бол үдсэнгөө. Тэгээ нэгэнт зорьсон одоо энүүгээрээ одоо юу гэх хоол олж идэх юм. Тэгж бодоол зүтгэсэн тэгээд яг өнөөдрийн хэмжээнд бас чамгүй амжилт гаргасан л гэж өөрийгөө боддог. Ер нь тэгээ амжилт гаргахын бас гол нууц нь энэ ивент гэдэг ховхон албан байгууллага ерөн бүхий ардуугаа бас хүмүүс байдаг юм шиг байгаа. Энэ талаар бас та яриач үе үед одоо бас дэмжүүлсэн хүмүүсээ дурсаад яриач. Одоо энэ ивент хийч гэдэг бол одоо биднээс бол ер нь тэгэл ихэнх л одоо хөдөөнөөс ирж байгаа хүүхдүүд шүү дээ. За тэгээ хөдөөнөөс бас боломжтой жайлын хүүхд ер нь боломж бас дундуур амьдрал дундуур жайлын хүүхд ирж байгаа шүү дээ. Тэгээд хотод ирээд бэлтгэл сургуульд хийж байна. Тэгэхэд одоо би 2005 онд оюутан болж ирсэн Улаанбаатар хотод. Тэгэхэд ч одоо тэгэл нэг улаан жамдамтай хувцастайгаар ерөнхийдөө ирсэн хүн шүү дээ. Тэгэл энэгээр ч одоо оюутны байр амьдраагүй газар байхгүй. Тэгэл нийтийн байр, оюутны байр, айлын хашаа машаа гэл янз бүрээр л явсан. Тэгээ энэ хугацаанд ч одоо за би ингээд Улаанбаатар хотод хүрээд ирлээ гэхэд одоо хинч танихгүй хүүхдийг бол хинч тоохгүй шүү дээ. Ер нь бол тий одоо өмнө говийн нэг хүүхэд ирээд ирлээ гэхэд тэр хааваад сэлинг тэр хинтээ явс ингээд одоо мэдэхгүй шүү дээ. Хинч шууд дэмжиж гэхгүй шүү дээ. Тэгээд бас би чинь 2005 онд орж ирээд би 2007 оноос би цалинтай болж ирсэн. Тэгээ одоо энэ манай нутгийн Өмнөгов аймгийн цогццын сумын хариат ажлын корпорацийн ерөнхийлөгч Батэрднах маань одоо хамгийн анх надаа бас нутгийн дүү гэж цалио гэж тухайн үед тэгж хамгийн анх цалинтай болж бас бэлтгэл сургуульд хийх одоо урам зориг маань улам нэмэгдэж те ийм улсынхаа одоо буянгаар л бас бэлтгэл сургуульд хийх бололцоо бүрдэж одоо сургалтын одоо юу гэдгийг сургалтын төлбөр гэж зөндөө асуудал юм гарч ирж шүү дээ. Бас энэ бүгдийг ярилцаж тэгж л явж тэр улсын буянгаар бас одоо манай ихэнх хөгчүүд бас өдөө зэрэгтэй явж байгаа байхгүй юу? Одоо нутгийн зөвлөлийнхээ одоо нутгийнхаа ах нарын буянгаар гэж би ярих гэдэг шүү дээ тий.
Энэ улс ч бас биднээс өртөө улс биш шүү дээ. Тэглгүй яах вэ? Яагаад тийм сэтгэл гаргаж байгааг бол нутгийн хөөхд гэсэн нэрээ тий. За нутгийн нэрийг энэ хөөхд бас нэг ирээдүйд одоо олон жил гаргаад барилдчаасаа нутгийнх маань бас нэг харах мөхтэй болоосоо гэсэн үүднээс ер нь ингээд дэмжиж одоо биднээс ч бас өдий зэрэгтэй явуулахад сайхан байгаа улсууд шүү дээ ер нь. Би бол тэгж боддоо. Би хамгийн анх тэр манай нутгийн бас одоо тэр ахыгаа бас дурсахгүй гэж болохгүй. Об капитал гэж бас групп дээр би хамгийн анх бас тэр үн дээр бас барилдаж байсан. Тэгэл ерөнхийдөө би ч одоо ажлын корпорац дээр хэдэн жил барилдсан ба 10 бараг 20 жил барилдаж шүү дээ. Тий. Тэгээд одоо зүсэг стүүчний 350 дугаар анги ажлын корпорац гэл. Энэ хоёр дээр л одоо олон жил барилдлаа да. Та хоёрын аймаг зэргийн барилдаанд бас яаж барилж вэ? Би ч 2009 онд аймгийн арслан болоод 9 оныхаа намар нэг шөвгөрсөн баха. Тэгээд аймгийн цэргийн наадамд бас би арслан болчоод бас цөөхөн барилдсан шүү дээ. Бас л нөгөө бэлтгэлээ Бэлтгэлээ л хийгээл яваад байдаг. Тэгээд зорилгодоо хүрнэ л гэдэг. Тий. Тэгээд 9 онд нь бас нэг ганц нэг шөвгөрсөн. Одоо энэ би хэнийг хаяж нэг шөвгөрч байсан. Цог хоёр нэчинг. Тий. 6 дээр би гэхийн дунжил одоо цог хоёрыг хаяал аймаг зэрэгт аймгийн арслан цолтой шөвгөрж байсан. Тэгээд улс аймагт би аймгийн арслан цолтой их сайн барилдсан. Одоо ер нь аймгийн арслан цолтой улс аймагт хэд би шөвгөрсөн шүү. Цагаан сарын сорилгоч Азаа арслан хаяад шөвгөрч байсан. Мөнхийн үсэг группийн 20 жилийн гэж маш том барилдаан болж байхад 4 аймгийн арслан шөвгийн дөрөвт үлдэж байсан. Тэгээ аймгийн арслан цолтой би хэд шөвгөрсөн. За та хоёрын одоо нөхөрлөлийг андлалыг юу гэж ойлгодог вэ? Ингээ бүхий өрөөнд харахад бол доос сайхан найзууд тантай харагдж ил байдаг тийм ээ. Энэ тал дээр та хоёр ямар бодолтой явдаг вэ? Ерөн бүх бас их олон найзтай учруулж олон найзыг холбож яадаг юм шиг байна. Тий яг уу. Яг уу эр улсуудын нөхөрлөл гэдэг бол сайхан л байх хэрэгтэй. Ерөөс одоо нэгнийхээ бас нэг хатуу үнэн үгийг даадаг байх хэмжээтэй байх хэрэгтэй. Энэ хатуу үгэлээ энэ яалаа гэд явдггүй байх хэрэгтэй байхгүй. Тэ? Тэгэлгүй. Одоо нөхөрлөл гэдэг мөнхийн найзаагаа чи сайхан гэж магтаад байхтай гол биш шүү дээ. Тэр үний одоо зөв буруу хэлдэг тэрийг авч чаддаг тий. За найз мань тэглээ инглээ гэж. Ер нь сайхан нөхөрлж байгаа сайхан улсууд зөндөө л байгаа тэгээд. Эр улсын нөхөрлөл бол ер нь сайхан л хамгийн гол нь одоо нэг бие биенийхээ үгийг даадаг. Тийм л байх хэрэгтэй. Тэгэхгүй найз нь одоо чи ингээд байна тэгж байна гэд юм хэлдэг. Тэгэхээр энэ одоо юу гэдэг одоо тэгээд цаашаа буруу хардаг тийм байж болохгүй л дээ. За ингээл одоо юу гэдгийг сошиал хүрээнд чаргаад юм уу Мөнгөнбаатар арцаг та хоёр их сайхан найзалж харагддаг шүү дээ тийм ээ. Би энэгаа нэг жижиг гэж хоглоо. Ингээл хөөе хайл гэж харагддаг. Би тэр яах вэ нэг явуулаад. Би тэр тэнтэглээ энэ гэлээгээ яах. Цаашаал чинь тэгээ цааш нь улам хөгжүүлчих юм шүү би тэр гэж. Доор нь цааш нь аваад явчих. Доор нь цааш нь аваад зүгээр өстэй. Тийм юм. За бүх хүний Монгол эр хүний жудгийг та хоёрын юу гэж ойлгодог вэ? Монгол эр хүний жудаг гэхээр одоо биднуусаас л жудаг нэхэд өгдөг байхгүй юу ерөөсө бөхжүүлээс л. Эр бол сулган жудагтай явах хэрэгтэй. Тэ? Тэглэг байх. Ерөөсө бөхчүүдээс л жудаг яриад л бөхчүүдээс л жудаг нэхэд байдаг. Тэгэхээр чин бос тулсууд нь тэгээ жудаггүй явж болно гэсэн үг үү те. Тийм байж болохгүй шүү дээ. Хүн болгон одоо жудагтай дор өрнө хэлсэн ирсэн да заавал гүйлгүү те. Хүн болгон жудагтай. Тийм нэг одоо нэг би бол тэгж боддоо эр улсын жудгийг бол нэг хүнийг одоо тийм нэг яах гэж байгаа нэг сонин одоо нэг нүүрэн дээр ч нэг юм ярьдаг, далдач нэг юм ярьдаг. Тэгээ жудаг тал дээр бол ер нь бас нэлээ юм ярина л та ер нь. Тэгтээ би бол бас одоо бол эр улс нэг сайхан нэг тийм эцтэй нэг хүний нүд арчих хүнтэй нэг 5 үгээ нэг зөв солилцохоос л эхлэн штэ хүний жудаг. Тэгэхгүй тэгэл одоо манай хүнтэй бас нэг аятайхан зөв мэндэлж чадахгүй бас нэг тэгэл нэг жоох нэг тиймэрхүү улсууд бас ажиглагдчихл байт юм. Тэр одоо бас жудагтай л холбоотой байна. Ерөн бүх болсон хүний зорилго бол одоо улсын золдон болох шүү дээ тийм ээ.
энэ улсын цолтны игнэнд багтаж орох. Яг үнэ одоо тэгэл хүн болгон л одоо торгон ногоон дэвжээндээ улсын баяр наадмаар барилдах юмсан. За улсын баяр наадмаар барилдаж цол аваж аав ээжигээ нутаг орныгоо баясгах юмсан. Гисэл мөрөөдөлтөй бэлтгэл сургалт хийж байгаа юм чи. Тэгэл улсын наадамдаа барилдаж эхэлсэн дээ. За тэгээ 10 онд улсын баярд барилдаад 11 онд 2 дахь жилээ барилдаад шууд улсын цолтон болсон тийм ээ. Тэгээ би 10 онд одоо энэ Сэлэн аймгийн харьяат улсын арцаг одгэрл ахтайгаа 2-ын даваанд бит хоёр нугараад. Тэгээ би бас 2-ын даваанд садахтай чи бас хөөхөн хэрдээ их удаа үзсэн. Золгоон дээр очиод. Тэгээ би золгоод 2-ын даваанд би унж байсан. Тэгээ би 2-ын даваанд би унчаад одоо хүмүүс нь улсын наадмын дэвжээ их хатуу юм байна, чанга юм байна гэж надад ерөөсөө тийм бодол төрж байгааг. Тэгээд 2-ын даваанд харин би аймгийн сайн арслан үнэтэй таарад Үнэлээ. тий цаадах чинь тэгэхэд хурц чимхтэй байсан байна. Тий. Хурц. Тий. Сайн арслантай таарад та сайн барилж унлаа гэд. Бараг тэн дээрээс би орог за дараа дахиад үзэхэд болох юм байна гэсэн урам авч тийм барилдаа тэр жил болж ирсэн. Сар шинийн тусгай хөтөлбөрийн ерөнхий ивент төлөөлөгч Монгол улсад уул уурхайн шинэ салбарыг хөгжүүлж байгаа Бадрах Энержи компани. Зүүн баруунжигүрээ солон дуудуулах халдвартнууд, зүлэг ногоон дэвжэнэ золбоо бадруулах харалтнууд, дээдсийн 9 хөлт цагаан сүлдэн, нар зүв тойрч дэвих дээлтэй түмний хиймэрлэнда дэлхийд гайхуулах Монгол бүхөө. Гардемагнаа хөдөлмөр зүтгэл гэдгийг баталж харуулсан хөө хүмүүний цэнгэл наадам хоёрынтой шивэрсэн заа. За хоёлоо начин болсон наадмаа бас эргээд дурсаад ярив. Одоо энэ төрийн сайхан улсын цолтны игнэ гэдэг юмд багтаж орох. Нутаг орноо зарлуулж ингээд энэ игнэн лөө алхаж орох хэрэг ямар байд юм байна. Тухайн жилийн наадмыг та эргээд дурсаад яриач. Төржүүлсэн сэтгэл нь бас ямар байсан бэ? Үгүй 11 онд улсын наадмаар тав давж Монгол улсын начин гэж сайхан цолон төрсөн. Одоо Дундгой аймгийн харьяат Пөвж авахаар одоо харцгуудын л сайхан барилдаж улсын начин болсон да. Тэгээд сэтгэл сайхан байлгүй яг. Одоо 2 жил барилдаад одоо улсын наадамд тав тавчин гэдэг чи. Сайхан байсан. Тухайн үед одоо хэл сайхан санагдчихсан. Ер нь тэгээд одоо 2 дахь жилдээ зодоглол ингээл улсын цолтны игнэнд орчихно гэж бодож байв уу? Ер нь тухайн бэлтгэл сургалт ямар вэ? Яг тухайн үед бэлтгэл сургалт сайхан байсан дажгүй л байсан. Ерөнхийдөө улсын цол бас нэг 100% тийм аавна гэж бас бодоагүй байсан юм. Тухайн үед одоо 2 жил аймгийн арслан болчиход 2 жилийн дараа барилдаж байгаа юм чинь тэгэл. Тэгээд тухайн үед аз зод юу гэдгийг те сайхан барилдаж 2-ын даваанд би энэтэй барилдсан. Тухайн үед би тэр аймгийн чимэггүй арслаа. Увсан инкөө иргэцсэн. Тэр чи 1024 байх барилдаад 2-ын даваа бүр орой баг 12 1-ийг дууссан шүү дээ. Тэгээ бит хоёр 12 цаг магт барилдсан шүн. Тэр өстө мундаг хөнд барилдаа болсон. Тэгээ инкээрээ арай хийж хаяал зүгээр би тэгэл тухайн үед барилж цаа маргааш бараг барилж чадахгүй юм байна гэж би өөрөө бодсон. Тэр өстө тэр миний хэлаалт бол өстө бүр дээцэгтэй өрсөн. Тэгээ та тусаад ирсэн маргааш нэр аваа гайгүй. Тэгээд тэр хичээлээ сайхан улсын начин цол Хөрцөн дээ. Тэгээд одоо улсын начин цол авчаад ахаад цолоо батландаа, ахиуландаа, ерөн сайхан дээшээ барилдандаа гэж одоо дахиад нэг бэлтгэл сургуульд орно нэст. Тэг. Ер нь одоо хаангур сумынхаа хэд их цолт юм бэ та? Манайх 1900 бүр тэр дээр үед юм лээ улсын зан цолтой одоо тэр Баяр хөө гэж хүн байсан л баг 30-аад оны үе юм уу? Оо за бүр дээр. Тэг бүр дээр үү. Тэгээд одоо сүүлийн тэр эмч байсан Суга гэж хүн. Манай сумын хүн. Тэгээ 3 дахь цолтон юм уу? Суга гочин саяхан бас орхон болсоо. Улсын начин Суга гэж хүний их эмч тийм сайхан хүн байсан. Тэгэл манай голын. Цол аваад нутагтаа очихос гоё ээ. Цоловоо нутагтаа очих сайхан байлгүй.
Манай мөө өвөө намайг их дэмждэг одоо оюутан болсонч намайг бас бүх болоход манай өвөө маш их дэмждэг байсан өөр юм. Тэгээ тухайн үед жил 2011 онд хүнд өвчтэй. Тэгээд өөр юм ёстой нэг амьдд нэг улсын цол авч нэг баярлуулсан. Тэрийг бас манай мөө их доор байсан би. Тэгээ нэг муухан мэдээлэл өрхий тэгээд бурхан болсон да. Багасаа л миний хөв арилд нь. Тий. Би ч одоо өвөө нэг хот байхгүй юу. Тэгэхээр ч одоо бөөн баяр болно. Тий өрх юм тэгсэн. Барилдахад ерөн хамгийн гэцүү бүх ямар бүх вэ? Таны хувьд. Одоо юу гэдэг нэг тал дардгуу ч юм уу эсвэл нэг Барилдахад одоо ер нь яг уу ер нь бол 100-ны тэгэл нэг 80-90% л хэцүү шүү дээ. өрсөлдөгч болгоно. Өрсөлдөгч болгон л хэцүү. Одоо би гэхдээ би бас их буруу барилдаж байсан юм шиг санагдаад. Би бас жим багтай бас нэг бэртлэгэмтэл аваагүй иймхүү багтаа бол би жоохон төшүүрхтэйгээд жоохон томхон улстай барилдчих тийм сонирхолтой байхад байсан. Тэр бас жоохон надад жоохон буруу байсан байхгүй. Би тухайн үед бол адилхан хурдтай, адилхан төсвөрлөлтсэн бас өөрийнхөө хэмжээний жингийн тийм улстай одоо олон барилж байсан бол надад бас арай дээр байсан болов гэж би бас одоо бодоод идэв. Бараг би ч одоо тэгэл ам авал суграа муурааг бараг авчих гад байсан шүү дээ. Тийм том биетэй улсуудыг бас нөгөө улсаж ааз хөдөлгөөн арай бага юм уу гэж бодоод. Тэгээ ясан мэн дээр бол нөгөө улсуудтай болдог гэдэг бярдуул шүү дээ. Тийм. Ерөн хамгийн бяртаа бүх юм бэ? Санжаадан баавар л. Санжаадан баавар бол гайхалтай. Халагдал даралцав. Ерөн тэгээ таны одоо олон барилдаад одоо юу гэдгийг барилдаанд хараагүй ч юм уу олон унжээсэн тийм бүх байна. Сая тэр манай тэр нэг увсын залуу тэр нөгөө бүхий статистик гэдэг нөгөө нэг унсан давсан харьцаа гаргаад ирлээ шүү. Би тэрэн дээрээс харж ирсэн. Тэгээд гардууд, арслангууд, аваргууд ингээ бүгдийг гаргацсан байлаа. Тэгээд өнөө цэгээ яг барилж байгаа хэд хэд гарсан. Би гончиг дам гардыг л хаяг байл. Би тэр хэд 5 байлуу 6 0 байл. Тэгэхээр гончиг гардтай энэ барилдаа нийлэхгүй байна. Нөгөөдөлтэй бол тэгээд энэ бас өг аваатай барилдаад байсан байл. За гарцлуулыг бол одоо 20 онд хүрч байсан. За энэ хооронд бас одоо яаж барилж байв? Энэ хооронд ч одоо бас нэлээд олон жил байгаа тийм ээ. Улсын баяр наадмаар одоо яаж наадж байв? Ер нь одоо бас тийш хахад цолоо батлах ахиулах боломж байсан уу? Тэ бас би чинь юу болсон шүү дээ. Начин болчоод цолоо ахиултар 5 даар хэд болсон? 3 4 боссон уу? Тий. Тэгсэн. Яг гоо тэр үндээ бас айтайхан барилчаар л байсан баг. Тэгээд яг гоо тэр үнд бол зүгээр өөрийнхөө хэмжээнд л тэгэл сайхан л үзсэн л дээ. Ер нь бол барилдаанууд. Тэгээ яа аргагүй одоо нэгэн дээр нь содон дөрж аслаа амлаад авчиж байгаа. Тэгээд дийлэхгүй унж байгаа. Өөрөө амаа аваад бас дийлэхгүй унж байгаа. Тэгээл ямар ч өөрийнхөө хэмжээнд үзсээр л байгаа л тэгэл ямар ч гэсэн. Тэгээ би 17 онд 16 онд би хөлөндөө бэртэл авцсан. Би ч 16 онд өндсөн улсын юм байна. Тэгэл ер нь бэртэл аваад миний амжилт ер нь нэлээд буурсан. Тэгээ ер нь хүнд бол яг хүн бэлтгэл сургуультаас болж одоо муу барилдаж бол бэртлэгэмтлээс болоод муу барилдана гэдэг бол яарахгүй хэцүү юм л. Одоо сайхан өлөөр юу гэдэг сайхан хутгадаг байлаа, сайхан давхар очдөг байлаа, сайхан өшгөлдөг байлаа гэж одоо тэр бүх мэх байхгүй болчихно. Тэгэхээр ер нь би ч сүүлдээ бараг 2 гарны л ноцлоготой болсон шүү дээ. Хөлөөр сайхан мэх хийдэг байлаа шүү дээ. Айтайхан гоё мэх хийдэг байсан. Тэгсэн тэгэл хөл бэртэл одоо тэр мехнүүд бол тэгээд алах болчихж байгаа юм. Тэгэхээр бол хүний амжилтанд бол одоо бэртэл бол одоо маш муу. Үнэхээр муу байна. Тэгэхээр ч одоо юу гэдэг хөлөө орхиол гараараа л бэлтгэл хийх юм. Гараараа л одоо гараараа зуралдаг гэж. Хоёр бол маань одоо яарахгүй нэг толжлоо гэдэг. Зогсож байгаа. Тэгээд зогсохтаа ч одоо сүүлдээ сайд зогсож чадхаа болчих гээд болдог болсон байл. Бэлтгэл бол бэлтгэлээс болж юм бол одоо бэлтгэл муу гэж байж болно, сайн ч болж болно, муу барилдаж болно шүү дээ, тий. Тэрийг бол сайхан эргүүлээд засаад сайхан болгоод авчих юм чи. Бэлтгэл дутуу байлаа гэхэд тий.
Тэгэлгүй яах вэ? Тий, сайхан засаад дөрвж баруулаа сайхан авч. Тийм юм л. За тэгээд гарцаг болсон наадмаа бас эргээд яриач. Тухайн жил одоо сайхан барилдаж цулаак болсон шүү дээ. Дөрвийн даваанд бол аймгийн арслан, тухайн үеийн аймгийн арслан одоогийн улсын начин Төвчсэнбэ. 5-ын даваанд Санжаа аварга авлаад, 6-гийн даваанд одоо Дүгүрдэрж чинтэй барилцсан байна. Тухайн барилдаануудыг бас дурсаад яриач. Тухайн жил бас бэлтгэл сургуульд хэрв байв хаана ерөн бэлтгэлээ базаасан бэ? Харцаг болоход манайх ш одоо сүүлийн хэдэн жилийн харцтай амралт гээд. Одоо зүүн чиг одоо сүүлийн үед олон бөхчүүд гардаг болсон байна да. Энэ ус нуур галын яг уртх нь манайхан гардаг, Баян өлгийнхэн гардаг, ус нуур галдаг. Манай урд говалтайхан гардаг. Тэгээ тэнд сүүлийн хэдэн жил манайхаа одоо бэлтгэл сургуультай базааж. Тэгээ тэндээс барилдаж одоо Төв аймгийн Эрдэнэ сум Нагал хаан уулын өрт 512 бүх барилдаж. Тэнд Монгол Улсын харцаг гэж эрхэмсэнд цолонд хүрсэн дээ. Тэгээ зааны даваанд Батсуур авах тавилтал. тэгээд одоо сайхан цолон төрсөө. За тэгээд солоо ахиулчаар ерөн одоо ингээл начин цолтон байж байгаа дахиад цаашлаад ингээ сайхан гарцаг цолооваад за бүр ингээд сайхан заан цолтон болохоор ерөн ямар байт юм бэ? Ерөн олон жил барилцсны нөр хөдөлмөрийн үр шим одоо энэ шүү дээ тийм ээ. Тэгэл үе явахад олон жил барилдсан нөр их хөдөлмөрийн үр шим. Би нэг хүн амьтандаа маазраал тэгдэг гэсэн. Би чи 2016 онд би хөлөө хүнд бэртээ гээд. Тэгээ сүүлд нь дахиж барилдаж байгаад мөн хөлөө нөгөө хөлөө бэртээ гээд. Оо зах. За. Тэгээд ер нь жоохон бэлтгэл сургуультай улмал сайн хиймээр байдаг. Бэртэлгэмтэл бас болж өгдөг. Тэгээ хувийнхаа хэмжээд бэлтгэлээ сайн л хийгээд байсан. Тэгээ би тэгдэг байсан. Хүмүүстэл дэмэл юм ярихгүй. Би тэгэл ярьдаг байсан. Хүмүүст маазраал бас нөгөө нэг хулгаар бэртэлтэй бас олигтой болохгүй тэгэл бас тухай ганц би чи 16 онд улсын наадмын чөлтөр өнжижүүлээ шүү дээ. Бэлтгэлээс болоод. Тэгэл тэгдэг. За 33 хүрж байгаа нэг ерөөсөө нэг ганц сайн үзье. Эрүүний чөмөг дүүрдэг гэсэн. Ээл яриад дэм яриад гэдгсэн. Тэгээ бас Монгол хүний нэр амны бэлгээр ч юм уу те 33 наснаа тэгээ цолоо ихуулаад бас сайхан барилдлаа шүү. За ширээ рүү сууж хоол идэв. За. Хаба. Таны маань ээж өрөө хаана байдаг вэ? Өмнө говьтай юу? Манай ээж өмнө говьттай байна. Аймгийнхаа төв дээр. Аймгийнхаа төв дээр. Сар шинээр аймаг руугаа давхын байсан. Тэгээ сар шинээр аймаг руу очтой очицолгоо. Бас манай аавын одоо эмээ өндөр настай хүн бас бий. За энэ 102 хаагур яаж наадваа? Улсынхан баяр наадамд барилдлаа. За манай өмнө говийн хаан ангар сумын одоо 100 жилийн ой баан боллоо. Сумынхаа ойд бариллаа. За говийн бүсийн манай Говьшинг даншиг наадам маань боллоо. Говьшинг даншиг наадамдаа барилдлаа. За дунд говийн бас ганц нэг сумдын ойд очиж барилдлаа. За нэг ийм их үл наадмуудаар барилдлаа да. Улсын баяр наадмаас хойш. Юундээ би чи нөгөө хүрээ цам даншиг наадам ба штэ. Тий. Тэрүүндээ барилдаад бас даншиг наачин болсон. Тий, тав давч. Тэгээ за нэг энэ жил нэг тэгжил бариллаа да. За сумынх нь сайхан болсон. Сумын ой сайхан болсон, өргөн дээл сайхан болсон. Сумынхаа ойд бас морь үйж одоо сүүлийн үед бас морилоо ороод байна уу? Тэгээ би чи дээр үед бол дээр одоогоор бол нэг өвөг их одоо тахар нь байлаа шүү дээ. Тэгээ туслах нь. Тэгээ морин дээр өссөн. Энэ жил сумынхаа би бас сүүлийн нэг 2-3 жил морь одоо уйуулж байгаа. Миний уйна гэж явах уу те? Тэ морь уйуулж одоо манай дундгавь хулд сум яриад аймгийн алдарт байж будхүү гэдэг манай нэг найз дундгавьнаас ахсал. Тэр мэн одоо миний бас морийг уйж өгч энэ жил сумынхаа түүхтэй 100 жилийн их насны морь харигдуулсан. Сайхан наадсаа. Саява хүний ард сайн хэн байдгаа гэдэг. Ханийхаа талаар яриач. За миний ханыг Бямба гэдэг Завхан аймгийн төдөвтэй сум яриад хүн. Тий. Говийн хөнгөхөд бас халаас авсан байна уу? Тийм байна. Тэгэхээр оюутны байранд танилцаал хантайгаа. 3 сайхан хүүтэй манайх. Тэгээд амбул тавуул. Одоо энэ сайхан 4 уулынхаа дунд төм олныхаа ижлэр
Тэгэл амьдэрч байна да. Уран байна ер нь барилдаж байна уу? Барилдах За дуртай барилдах байна уу? байлгүй одоо тэгээд. Одоо баг нь энэ нөхөр тэгээд божигнуулаад байна. Манай том сакс тоглоод байгаа. Дундах маань бүхэн бэлтгэл басийнэ. Уран байна. Ер нь бүгчүүд маань ингээ ажиад ахнаа. Ер нь л нэг бүх удамтай хүнээс хань авах. Ер нь тэгээд хойшлоод өөрийнхөө удамж барилдана гэж боддог юм уу? Ер нь тэгдэг шүү дээ. Эхнэр нь ер нь бүхэн удамтай явсан. За манай хатан талд бүхий одоо бас цөөх юм лээ. Манай хатан аав бол бас мундаг тийм сайхан том биетэй. Бяртай залуудаа бас бяртай тэнхэтэй чадaltaй. Тийм хүн байсан юм байсан. Тэгээ одоо хэдэн жилийн өмнө бурхан болцсон. Манай хатан аав тийм сайхан том бяртай чадaltaй байсан. Тэгээд одоо бүхий тэгжиж бодож одоо ханийгаа авсаггүй шүү дээ. Тэр чинь бас нэлээл олон ил бодолтой болсон зам байна тий. Тэгэлгүй байх тий. Оюутан магасаал нэлцээд. Тэгээ оюутны баримтлалж антайгаа танилцаал тэгэл өдөө болтоор одоо 10 хэдэн жил айл гэр бол амьдарч байна. За манайх чи өөрөө танилцуулаач. Намайг Цэрэнбатын Бямб хөөгдөг. Би Завхан аймгийн Төтөвтэй сумынх. Тийм бид хоёр одоо ханилаад 17 жил болж байна. Тийм 3 хүүтэй. Тий. За бүхний гэргий бах ерөн ямар вэ? Бүхний гэргий сайхан штэ. Тий. Ер нь тэгэл бэлтгэл сургууль тэгэл явцсан байгуур нь бол тэгэл бүх юм бол өөрөө яа штэ. Зохицуулна. Тий. Тэгэл хань маань 100 ч одоо тэгэл 100 сар гарan бэлтгэл гараад явчихна. Тэгэл барилдаан ингээл ийш тийшээ сумдаар явчихна. Ер нь бол 100 үлдэхгүй штэ. Тий. Сар шинийн өдрүүдэд яадаг вэ? Битүүний өдрөд одоо бас барилдаал явчихна. Тэгээ штэ ойрын баг 10 хэдэн жил гэртээ байгаагүй штэ. Тий. Битүүний өдөр орой ирээд хэдэн мэдээгс цаад бид чинь битүүрэн штэ. Орой нэг 10 маруу. Хийх юм тусна орхичоод ер нь юм хийгээд байж байгаа. Бос юм өөрөө зохицуулчаад хэдэн мэдээг нь орхичаал тэгэл хийж байна да. Ер нь ханыгаа талаар яриач бас ямар хүн бэ? Миний анч мондог хөдөлмөрч тууштай. Тэгээ одоо өдий 20 жил сайхан өмнө говийнхаа нэрийг гаргаа сайхан барилж байна. Тэгээ одоо би ханыгаа ингэдэж штэ. Одоо төч хөрвж байна. Яшиг одоо сайхан сэтгэл амар одоо бойл гэдэг. Тий. Одоо зөндөл олон жил сайхан барилж дээрс нутгийнхаа нэрийг гаргаж штэ. Тэглгүй яах вэ? Тэрүүгээр нь ханаараа бахархдаг. Мондог тууштай хөдөлмөрч. Тий. Ер нь тэгээд одоо ингээд сайхан амжилт гаргаад ирэхэд бол одоо бөөн баяр болно гэж. Тэглгүй авах уу. Миний анчин улсын харцаг авахд яг манай баг маань гарцсан байсан. Тэгэл хүүгээс харцаг цол авчиртаа гэж битэр чинь бөөн баяр болж байлаа шүү дээ. Тэглгүй яах вэ. Ер нь тэгээд зарим хүмүүс ярьдаг юм байлээ. Одоо юу гэдгийг нөхрөө барилдахад одоо зурагтаа үзэж чаддаггүй халгаад байдаг. Зарим нь бол бүр үзэх дуртай тэр байтугай бүхэн өргөнд очиж үзэх дуртай гэж тэгдэг. Таны хувьд яадаг вэ? Би ерөөсө барилдаанд нь үзэж чаддгүй шүү дээ. Дараа нь ухрааж үздэг. Харин тэгдэг гэсэн тийм ээ. Үзэхээр зүрх өвдөд тестаа үздэг. Тэгээ яг давуу сайхан тэгээ унтсан болохоор унчвал за унтч гээл. Тэгэл хүмүүсээс асууж амж утсаар яаж вэ? Манай хүн яаж барилж чинь өөрөө үзэх гэж. Ер нь тэгээд одоо ингээ бүхний гэргий болоод ингээ танилаа суучаар ер нь бүхийг бас их сонирх нь тэгээ бас нөхөртэй их зөвлөгч ер нь ийм болно биз? Тэгин. Хаяа буруу ам авцсан уу гэж аюу асууж штеп бүх мэддэг юм шиг тий. Ер нь тэгээ бас бүх үзэл сонирх нь өстэй тий. Сонирхолгүй яг уу. Одоо бүгчүүдийг өөр нь мэдэн тий. Ер нь тэгээ бүгчүүд бүхийн гэргий байх гэдэг чи одоо тэгээ бас их ёсчуудагтай байх. Одоо малгай гутал хувцаас нь ахуулаад дээдлэх энэ сайхан юмнуудыг бас эрхэмлэнэ. Тэглгүй яг уу. Яста өмсгөл юуг нь бүгдийн дээдлэн штеп. Ханыхаа бүх юм сайхан дээдлэн дээш нь тавина 3 үдээ заан сургана тий. 3 үдээ хүний хувьд одоо бас хүүхдүүд бандираа барилдаасаа гэж бодож байна. Бодлого л яах вэ? Гэтэ мэдхгүй одоо ханыгаа барилдахаар бүр үзэж чаддгүй хүмүүс хүн чи одоо хүүхдүүдэд барилдахаар мэдхгүй бүр гахаа. Ер нь одоо бас хэтийн төлөвлөгөө талаасаа одоо цаашдын одоо санаж удаж байгаа зорилгоосоо бас хуваалцвал. За одоо тэгээд бас би одоо 20 жил энэ сайхан Монгол үндэсний хөрөө барилдчихлаа. Одоо өөр хүүхдүүд маань бас төрөнд том болж байна. Одоо хүүхдүүдийнхээ төлөө одоо жоохон хичээж одоо ажиллана гэх юм. Одоо ийм л сонголт ирж явах шиг байна. Тэгээ хүүхдүүдийнхээ боловсрол амьдрал ах байгаа одоо бас гэж бодож байгаа юм л гэж бодож байна да.
За зааны маань одоо гаргасан амжилтууд энэ дээр бол одоо ингээд өрөөтэй байх шиг байна тийм ээ. Тийм. За одоо ер нь одоо бүгд медаль одоо өгч шүтлэмэр хөлсөөн гаргаж авсан байх. Тэр дундаасаа бас арай их хөлс туслуулж юм уу хамгийн хайртай медалууднаас аль вэ? Энэ одоо миний л одоо Бүх болсноос хойш. тэг бүх болсноос хойш одоо цуглуулсан медаль маань байна да одоо тэгээд энэний араар бас ингээд бий бах. Энэгээр байна. За энд бас нэг 30-40 медаль байх шиг байна. Тийм. За хамгийн үнд цэнтэй медаль ангол би одоо энэ хамгийн анх ягаад энэ хүрэл медаль одоо энэ хамгийн дээр байна гэдэг бол одоо энэ миний хамгийн анхны медаль. Оо за. Тэгээ одоо энэ дээр нь бас нэг зураг морог байсан юм алга болсон байна. Энэ Монгол улсын одоо энэ морин пүрүү гэж хүн байна шүү дээ манай нагацаа. Энэ үний нэрмжид одоо аймгийн аврах шалгаруулах тэмцээний медаль байна. Тэгээ хамгийн анхны одоо миний хүрэл медаль одоо энэ медаль бол би одоо их үн цэнтэй медаль гэж хэлнэ. Чи одоо бүгдээрээ цаг хөлсгөж туслуулсан баг. За тэгээ начных нь гарцных нь гэл тэмдгүүд байж байна тийм ээ. За начны харцлагын тэмдгүүд байна. Би аймгийн арслангийнхаа тэмдгийг би гээцсэн. Оо за за. Тэгээд тэрийг би сүүлд сонссон нэг айлд би нэг цогцсон сумда барилдаж яваад нэг айлд очиж сонссон юм биднээс. Тэгсэн тэднийх нэг тэгсэн тэдэд би тэмдгийг гээцсэн байлээ. Тэгсэн тэр айл маань бас хоёр ихэр бандтай. За. Тэгээ сүүлд би тэмдэг авъя гэсэн чинь надаа шууд эзэн нь өгөхгүй гэсэн. Дэлгэшээ гэдэг. Тэр эзэн нь шууд өгөхгүй гэсэн. Тэгээ тэмдгээ тэр айлд орхидсан. Даншгийн начны тэмдэг бас байна тийм ээ. Тэгээ энэ зүүн энэ даншгийн начны тэмдэг байна одоо энэ дээр үед улсын начингийн тэмдгийг л яг л өөрөөр хэлсэн юм. За тэгээд дараачийн үн цэнтэй медаль ангол би одоо бас энэ одоо Монгол улсын цол эхэлж авсаад энэ улсын начингийнхаа тэмдгийг бас хэлэх бах. Тэгэлгүй яах. Тий гэж бодож байна. Энэ миний одоо харцаг цолны малгай, начин цолны малгай. Энэ одоо нэг Монгол улсын цолны үндхүүд байна. Энэ би нөгөө ерөнхийлөгчийн цомд үзүүрлээд. За. Тий. Баталзыг төрүүлээд би үзүүрлээд. Тэгээ энэ ерөнхийлөгчөөс өгөж ирсэн. Энэ одоо энэ юу гэж Монгол улсын ерөнхийлөгчийн нэрмжит цомын төлөөх хүчит өхөн барилдааны үзүүр гэж шүү дээ. 2019 оны 12 сарын 29 гэж байна. Тэ энэ бас одоо надад бас нэлээ үнцэнтэй одоо ийм дурсгалын зүйл байгаа энэ одоо. За тэгээ энэ миний малгайнууд байна. Энэ миний одоо зодог шуудагнууд байна. Би нэг 10 гаруй зодог шуудаг илээсэн байна лээ. Тэ. Тэ энэ одоо тэр морин бүрүү гэж үний одоо тэр манай тэр нагацх юм. Морин түрвэ гэж үний одоо яг эдэлж хэрэгжсэн. Эдэн ингээд би сурыг аваад өөрийнхөө юунд хийц. Бас би баян хийгээд тохор бас илээчих гэдэг ингээд хадгалаад ингээд байж байгаа. Одоо энэ манай аймгийн иргэдийн хурлын төлөөх цомын барилдаан гээд одоо жил болго. Одоо сүүлийн үед бас айгүй олон бөхчүүд очиж барилддаг болчиход. Тэгээ 3 жил дараалсан хүнд өгдөө. За энэ цомыг бүр мөсөнд дурсгалаа. Тэгээ би тэр иргэдийн хурлынхаа цомын барилдаанд би 4 жил төрүүлсэн. Зөв. Тэгээ энэ цомыг би одоо үүр татгалан авахаар авсан. Тэгээ манай энэ малгайных нь оройн сая нүүдэл суудал хийж байгаа хугарч. Тэгээ манай энэ одоо Дэмүүл Арслангийн хөшөөний үүтэй тэгээд одоо энэ медалууд олгсон. Энэ ингээд үүрд надаа одоо хадгалагдаж ирсэн юмнууд байгаамаа. Таны хувьд бас нэг сошиал дээр баяр наадмын үед бөхчүүдээ ингээд орхитуулаад ард ингээд хороод байна, ийм газар байрлуулад байна гэхэд нэг сошиал дээр тавьсан байсан. Энэ жилийн хувьд бол үнэхээр тэр бол үнэхээр уучдаг дутагдaltaй байсан. Бөхчүүд нь юмч үзэж болохгүй. Юмч үзэж болохгүй. Барилдаанаа чарж байхгүй. Тэнд нэг урдуур нь нэг том дэлгэц тавьдсан. Тэгээ тэрний ард ингээд байж үүдэг. Тэнд юу бүх юу болж байгаа. Үзэгчдэд хажууд тийшээ суудлал руу ороод суух нөгөө цагдаа нар оруулахгүй. Толбоо гарцтай би ярих нэ баг унтчул гараад явахаар буцааж оруулахгүй ч луга нэг иймэрхүү учирдaltaй юм байгаад байна гэж бас ярьж байсан. Тэр бол яг үнэн. Би бандтайгаа очтой. Тэгээ бандтайгаа очиод дайлаачлаа. Бандтайгаа очиод нөгөөх маань гараад явчихгүй юу. Тэгээд буцаж нөгөөхөө нэг юм эрд сурсаар гоолоо буцаа орё гэсэн ч оруулахгүй. Тэр одоо юу гэсэн үг вэ? Одоо унлаа чиний ажил болсон одоо эрэггүй гэсэн үг. Тэр талдаар бол үнэхээр дутагдaltaй байсан жилийн наад. Өнгөрсөн жилийн наад. Бид тус ч одоо нэгсэндээ бол цэнгүүлж тэр үзэж үйл ажиллагаанд одоо бид тус чинь
бид орж барилдаж одоо төрийн ажлыг бүтээлцэж байна гэсэн үг үстэй тий. Тэгэлгүй яг уу. Тэр үзэгчдийг цуглуулж байгаа юм чи одоо бүхчүүд та өгчөөд одоо. Та эдийн барилдааныг харах гэж тэр үзэгчд одоо тэнд цуглж одоо бүхчүүдийнхаа тэр сайхан уран урц барилдааныг харж хэмтэж үзэх гэж ирж байгаа юмн дээр нөгөө сайхан бүхчүүдийн барилдаа дуусангууд нь оруулахгүй гэд ингээд ахын одоо бас тусагтай юм шиг байна. Тэр бол бас байж болохгүй зүйл. Тэр мэл дээр одоо энэ жилийн Бэйнадмын комиссоос анхаарах байлгүй дээ. Тийм хэдэн бүхчүүдээ одоо давсан жунсанж бүхийг үзүүлчдэг. Бас нэг сайхан нэг суудлага гаргаад өгчдөг. Тэр ард нэг зэмд тоос шороонд бодголцсон нэг дэлгэцний ард сууж яах гэдэг чинь бас арай болохгүй ч одоо энэ чинь бас юм хөгжөөд байна гэж ойлгоод байгаа шүү дээ. Тэгэлгүй яах вэ? Багцаг тойрны нэг барилдаа одоо бас бэсэр сошиалор яваалах юм. Та нэг хавирж байгаа зулбагарсан буцаад очиод ингээ ондж байгаа. Энэ хоёр одоо зодолдоод байна уу гэсэн юм тайлбартай бас хүмүүс энэ тэндгүй ингээ түгээгээдсэн. Тэн дээр бас та нэг тайлбар өгөө гэж. Тэр бит хоёрын тэр чинь юуны барилдаа байхгүй энэ хөтлийн зэмж хөвлөрүүлээ. Дархан сар. Тэрний хэдэн жилийн аваа бол их том барилдаа болсон. Тий. Нодлон уржнан болдог үл. Тий. Нодлон болсон. Нодлон боллоо. Уржнан боллоо. Нодно. Тий. Тэгээ тэр барилдаанд очиж барилдаад бит хоёр. Тэгээ тэр зүгээр барилдааны явцсан. Барилдааны явцсан баг. Тэгээ золбоо хөлдөр гიშгээ түлхэчихгүй юу. Тэгээ золбоо өөрөө бас хөшөө хөлдөр гიშгээ түлхэчлээ. Уйлаа дахий. Тэгээ бит хоёр дахиад барилдаа би дахиж барилдаа уурсан л да. Яах манайхан бас нөгөө нэг ингээд альва юм бас нэг буруудлаас нь харчих юм бол яг тэр чигээрээ л хийвэ. Тий. Манай залбооч их хүн чанар сайтай их мундаг залуу шүү дээ. Сайн залуу шүү дээ. Бас нэг барилдааныг санд юм бүхий өргөнд Баталзын заантай барилдаж нэг шүгээн дөрвтүүлдэг. Баталзын зааныг давлаг уйддаг. Тэр бас их сайхан барилдаан болсон. Тэр барилдааныг эргээд яриаш та. Тэр чинь нөгөө нэг ТV-с телевизээ 25 жилийн ой. Бас нэлээд том барилдаа. Тэгээ Баталзын гэдэг энэ нэг хайс. Янзын сайхан давуулж гойжсэн. Ерөн одоо таны голцоо хийдэг дархам их юу вэ? Барилдааны онцлог ерөн ямар шухан одоо сэргүү байдлаас барилдах уу, эсвэл золгоо барилддаг уу? Яг би золгоолт золгоно. Сэрүүнээс барилдвал барилдана. Тэгээ аль л барилдаг. Ерөн голцоо хийдэг дархам их нь би жоохон сэнжигнээс л барилдах дуртай да. Одоо сэрүүнээс. Сэнжигнээс тэ. таллаа сайхан онгодоол. Тэгээ халлаад яг тэгж явна. Тэгтээ бол тэр одоо мондогчуулын хаачгүй шүү дээ. Жинхэнэ одоо сэрүүгээр сэнжигний барилдааны гэдэг юм ч одоо тэр барьцсан боо гардаг хүн бол одоо дахиж тийм барилд хүмүүс барилдахад хэцүү хэмжээнд хүргэсэн хүн шүү дээ. Гайхалтай ш тэр хүн бол. Баярлалаа нэвтрүүлгийн маань урилгыг хүлээж авч өнөөдөр бас нэвтрүүлгийн хувьд морилн саацсан танд маш их баярлалаа. За тэгээ нэвтрүүлэгтэй маань одоо хамтран ажиллагч уран удам нацгийн уран удам гээд одоо юм гутлын үйлдвэр байгаа. За тэр газар маань одоо бас оролцсон зочиндоо өгөөрэй гэж энэ гутлыг бас элэг болгоо илгээсэй. Тэгээд урилгын маань хүлээж авсанд баярлалаа гэдэг гутлыг илгийа. За баярлалаа. Чи ямар гоё байлиг вэ? Чи хүнд одоо гуталч одоо дээшээ харсан савд гэж явна үстэй. Тэглэг яах вэ? Тэгээд одоо энэ сар шөнийн сайхан өдрүүдээрээ бас гангараарай гэд. За тэгээд сар шинээрээ хүмүүс. Үн ямар гоё гутал вэ? Хэрвээ арзмаар нь багдах юм уу, томдох юм бол очиод бас солиулж болох юм байна. За. Цэцгийн урам удам гутлын үйлдвэр маань одоо Чулуун овонд бол үйлдвэр нь байрлаж байгаа. Та очиод өөрийнхөө одоо арзмаарыг өгөөд солиулчихвал болно. Тэгээ мөн нэвтрүүлэгтэй маань хамтран ажилласан нэвтрүүлгийн маань ерөнхий ивентгэгч Бадрах Энержи компанийнхаа хамт олон маш их баярлалаа. Нийгмийн хариуцлага хүрээнд олон сайхан ажлуудыг хийж байгаа Бадрах Энержийн таваш маш их баярлалаа. Энэ өнгөрсөн жил бол зудтай байгаа үед одоо тий Дорногов аймгийнхаа одоо малчтад 300 сая төгрөг за Монголын улаан загалмайн нийгэмд 200 сая төгрөг хандуулсан юм сайхан гэгэн үйлстэй хамт олон байгаа. Тэгээ эдгээр ивент тэтгэлгийн хамт олон маань байж ингээд нэвтрүүлэг маань сайхан болдгоо. Тэгээд танд бас гутал сайд 3-ын өмнөө гэдэг ингээд энэ сайхан гутлыг бэлэг болгоо илгээсэй. За тэр сайхан одоо улсуудын одоо үйлсэн дэлгэрч ажил үйлсэн одоо бүтэмжтэй сайхан явахыг одоо ерөөлийг дэвшүүлээ. Тэгээ нийгмийн хариуцлагын хүрээнд одоо тийм сайхан ажил үйлс хийж байгаа улс энэ ажил үйлс одоо сайхан байх байлгүй дээ. Сайхан байх. Сар шинийн тусгай хөтөлбөрийн ерөнхий ивент төлөөгч Монгол улсад уул уурхайн шинэ салбарыг хөгжүүлж байгаа Бадрах Энержи компани.
бас манай монголчууд ингэж хийж Тийм монголчууд нутгийн урам гэд удам гэд нацгийн гэдэг уран хүн одоо эртээр үед экстецийн одоо бүхий монгол гутал ийм гутлыг уралдаг байсан юм бэл. Тэрний одоо үр хойч ингээл уламжилж аваад одоо ийм үйлдвэртэй болоод ингээд гутлыг хийж байгаа. Олон янзын гутлыг бас хийж энэ худалдаанд гаргаж байгаа ийм хамт олон байгаа. За тэр улсууд одоо ажил үйлс нь сайн сайхан явах болтугай. Баярлалаа. За баярлалаа. Нэвтрүүлгийн хоног урлагийг хүлээж авсан танд ч гэсэн маш их баярлалаа. Одоо энэ сайхан нэвтрүүлэгтээ одоо урьж оролцуулсан одоо Малчин телевизийн хамт олон. За та бүгд одоо маш их баярлалаа. Сайхан байна. За баярлалаа. За тэгээд хээр гараад ирсэн нэвтрүүлэг маань ч бас нэлээд хэвээ хийж байна. Манай нэвтрүүлгийн дархан мэх гэ болон байдгийн. Хоёлоо нэг сайхан барилдах уу. Та надаа бас дархан мэхээ нэг хийж үзүүлээ. За тэгээ барилдахгүй хүн гэж нэг одоо аяар зүйлээ хандаад яг адилхан ирэх хүн нэг сайхан барилдъя даа хоёлоо тэгэх үү. За. Эккочаг орж ирсэн. За баярлалаа. Тэгээ нэвтрүүлгийн маань урилгыг хүлээж авч Морлон саацсан танд маш их баярлалаа. Төрийн 9 хөл цагаан туга олонтоо сайхан тойрж өмнгийн шаргалгаван дуудуулж одоо төрийн баяр наадамдаа цолоон баталж ахиулж төрийн төр төмний төрүү болох болтгоо гэсэн ерөөлийг өргөн барья. За ерөөл сайхан орж болтгоо. Мөн цэнгэрлэгцээ үзэн сууж байгаа Малчин түмэндээ бас та үзэгч түмэндээ сар шинийн мэндийг төвшүүлээч. За хөгчм модон могоо жил гарч байгаа сар шинийхээ өдрүүдэд сар шиндээ сайхан шинэлцгээж байна. Монголын ард түмэн сар шиндээ сайхан шинэлээрэ гэж хүсээрээ. За баярлалаа. Та бас сайхан шинэлээрэ. Танд болоо танаа гэрүүл бас ажралын дэдийг хүсэн өрөөё. За баярлалаа. За баярлалаа үзэгчтэй энэ түрээд үндэсний өвсөлийг төгөн дэлгэрүүлэгч Монголын үндэсний малчин телевизийн гард магнаа нэвтрүүлэг өндөрлөж байна. Манай өнөөдрийн маань зочин хойморт Ашна корпорац зэвсэгчний 350 дугаар анги Өмнө Говь аймгийн хаан онгорсон харьяат Монгол улсын зан Сэдэн базрын одоо 2 урагдлаа. Дараагийн нэвтрүүлгээр эргэн уулзлан төрөө ярьтаа. Үзэгч та бүхэн маань хотол олноороо сар шиндээ сайхан шинэлээрэ. Зүүн баримжигүрээ солон дуудуулах халдвартнууд зүлэг ногоон дэвжэнэ зол боо бадруулах харалтнууд дээдсийн 9 хөлт цагаан сүлдэн нар зөв тойрч дэвих дээлтэй түмний хиймэрлэмда дэлхийд гайхуулах Монгол бөхөө гард магнаа